Hey guys, so I'm about to make red wine breast short ribs, but let me speak in Mongolia, so let's get into it. Тэгэхээр өнөөдрийн гэртээ хийж байгаа болохоор улаан вайнд шанж болгосон өхрийн хавирга. Энд ингээд бэлдсэн ногоонууд маань байна. Энд ингээ хавирга дөрвөн тал руу нь харуулаад бүгдийг гоё шарцсан. Тэгээд энд гоё төмөсний нугш хийх сүү, масал, төмөснүүд. Тэгээд энэ хоолнд маань хэрэглэдэг зүйлс байна. Энэ хоолыг би одоо 3 дахь хийж үзэж байна. Тэгэхээр хамгийн анхных дээр жоохон бүтлгүүцсэн. Тэгээд энэ удаа алдаанасаа суралцаад розмаригаа ийм цайшуудаг юмд хийгээд тавьчвал розмарины дэшнүүд нь ингээд хоол руугаа ороод идэхэд хэцүү болохгүй айгу амар болж исэн. Амар гоё нүртэж. Энэ болохоор саяны миний хавиргаа шарсан тостер чигээр байж байгаа. Эндээ шууд ногоогоо одоо хуураад. Тэгээ одоо ингээд ногоонууд маань гоё хуурагдаад ирсэн. Энэ tomato paste-нээс нэг 2 хад ч юм уу тийм. Энийг ингээд нэг 1 минут ч юм уу гоё хатгаад жоохон бодож өгöd араас мата хавиргаа хийж. Тэгээ шиг гоё хавиргаануудаа тэгээд энэ хоол хийхэд жоохон цаг орно. Старгууд амт хэлнүүд ингээд тасархаа. Харин хоёртой байна. Монгол хүн байна да. Би сар хийчихэндээ. Тэгээд ингэж харагдчихээн. Одоо хэлээд шигээ. Ямар ч хамаагүй ер нь вайнууд бодно улаанд бол өмнө нь нэлээд 2 хийсэн болохоор одоо л ерөнхийдөө мэдрэмжээрээ. Одоо яг хийсэн байгаа вайна талд нь хүртэл гоё буцалгаад өгнө. Тэгэхээр нөгөө нэг ханд нь орох алкогольных нь амт нь багасна гэж би ойлгосон. Бас вайна мэдчихлээ. За ингээ вайнда буцалгаад талан ширхсэн учраас одоо энэ beef stock-ийг хийгээд өгнө. Яа, өнөр нь бүр үнэхээр тасархаа. Нөгөө гоё бүтнийг нь хийж өгөөд энийгээ тэр чигээр нь ингэж хийж үлдээгээд овонд хийгээд 2-3 цаг битүүж ягнчихна гэсэн үг. Тэгэхээр энэ хавиргач чинь бүр яснаас салж унаал. Түрүүнийхээ бэлдсэн розмари шиг ингэж хийгээд өгчээ. 3 цагийн дараа олццгаая. Дотроо 2 цаг 25 минут болсон байна. За одоо хавиргануудаа ийшээ авч хийж агаад соусаа буцлах. Ясны салат болсон байна. Энэхэн тосын жоохон шууж аваад энэ нэг розмари маань хоол маань болсон байна. Баярлалаа.